кофетэй яриа гэхгүй зүгээр кофетэй влог гэжээ. Энүүгээр ингээд 960 одоо яг хов базан тайхгүй. Яг нэг ойр зэрэг ингээд гадаад дотоодын сонин хачин альсэл одоо гаж айгүй ингээд янз янз зөндөө олон ингээд хуваалцах хүмүүсийн мэддэг юмнуудыг тэр талаар хуваалцсан. Заримдаа нэг юм галзуу ий байдагтаа ингээд өглөө босоод тэл талчгаамаар санагдаад байдаг. Тэгээ өнөөдөр миний тэр өдөр байна. Нүүр мөрөө бууцсан хүртэл амар дайлчгар бодсон маастай. За ингээд кофегаа найруулж ирээд влог эхэлцгээе. Өнөөдөр найрка унаа. Өглөө дабл шот уусан болохоор одоо зүгээр найрка унаа. Хай энэ кофе айгу гоё яадаг те. Сайхан хоб байснаа өнөөдөр. Одоо бүр сайхан амар юм болж байна. Зурга хараад 960 юм яддаг болж. Someone dying here. За би шил зүйч юм манайхаа sorry гэхгүй бол нүд гэлбад бас харч ярьж чаддаггүй. За. Чи яах вэ? Чамайг нэг тийш явуулч маа. Ямар хэцүү юм бэ? Супер. Гоо чамд биш шүү дээ. Sorry. Стопай. Айгу өндөр сэтгэлтэй айлын эцэгтэй болж ирсэн. За тэгээд ээж болсон. Ээж болохдоо би бүр ингээд амар бүр ингээд хамгийн аз жаргалтай хүн шиг надад санагдчихсан. За тэгээд ээж болоод 2 жил өнгөрөөд тэгэл яг би ингээд бүх юмыг мэдэрч эхэлсэн. Мэдээж гой санагдахгүй зөндөө байна. Хажуугаар нь бол надад аюу хэцүү санагдахгүй зөндөө байсан. За ер нь бол тэр тусмаа Монгол надад яг тэгтэй юм шиг санагддаг. Эмэгтэй хүнийг ээж болоод айл эхнэр болоод тэгэхээр тэрүүгээр нь ялах гад байдаг. Одоо жишээ нь ээж болоо гэнгүүт л хүүхдүүдийнхээ төлөө л өөрийгөө зориулж байгаа л тэгэл нэг 40 хүрээл те ач хучаа харж байгаа л өөхөх ёстой юм шиг те. Яагаад ингэж эмэгтэй хүнийг энэ хорвоон дээр те яг ингэж одоо юу гэдэг зүгээр л амьдрмаар байна тийм үү? Одоо өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мэдэрч амьдрмаар байна. Одоо их танхил эмэгтэй хүн байж үзчихэд бас хүмээрэн штэ тий. Тэгэнгүүт л ингээл айл эзэгтэй болоод ирэхээр нөхрөө халамжилж байгаа л өөр хүүхдүүдтэй ингэж бүхнээ зориулж байгаа л яг ингээл насаа эцэслэх өстой юм шиг л надад яг л тийм мэдрэмж төрж исэн. Ер нь тэхэл өстой юм байна л гэдэг мэдрэмж төрж исэн. За тэгээд ингээд Монголоос гараад ингээд өөр орчинд ирээд үзэхээр ингээд шал өөр мэдрэмжийг авч байгаа байхгүй юу? Яг тэгвэл яг ингээд нийгэм орчны шал өөр. Энд ингээд ирэнгүүт л жинхэнэ ингээд эмэгтэй хүн байхаа мэдэрч байгаа юм чинь юу вэ те? Яаж амьдарч ирсэн юм бэ ч гэдэг юм аа. Ялцчгүй айгүй нэг талаараа айгүй готарч ирсэн. Боломжтой бол ингээд яг Монголд байгаа бүх эмэгтэйчүүд, ээжүүдэд яг энэ одоо гадаадын яг энэ байдал амьдралыг тэр чигээр үзүүлмээр санагддаг. Яг ч юм надад яг л би яг тийм л мэдрэмжийг авч ирсэн. Ингээл ганц би өргөдлгөөсөө өргөдөлтэй ээжүүд ингээл зөндөө байдаг Монголд би ингээл хараад мэдэрдэг байхгүй юу? За эсвэл нөхөртэй ирнээсээ нөхөргүй юм шиг тэгэж энэ амьдралын төлөө зүтгэж байгаа зөндөө ээжүүд байдаг байхгүй юу? Тэр хүмүүсийг хараад би те ер нь яагаад эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө альсвал хин нэгний эхнэр болсныхоо төлөө бид нар дээр яагаад ийм амар үүрэг хариуцлага ноогдуулаад байгаа юм бэ те? Ээж болсон ч гэсэндээ мэдээж өөрөө хүүхдүүдийнхээ өмнө өөр хариуцлага хүлээн. Гэхдээ бас тэ өөрөө ч гэсэндээ бас гоё амьдрмаар байна тэ. Эрхчлөөтэй одоо юу гэдэг эрхчлөөгээ ярихаар бас хэтэрхий буруугаар ойлгож магадгүй л тэ. Зүгээр л өөрөө эмэгтэй хүн гэдгээ мэдрээд тийм гоё мэдрэмжийг авч бас амьдрмаар байна шүү дээ. Мэдээж гоё амьдарч байгаа ээжүүд, бүсгүйчүүд гоё амьдруулж байгаа эр нөхрөө зөндөө байна л тэ эрчүүд маань тэ. Гэхдээ ер нь харах юм бол нийгмийн биелэх хувь нь эмэгтэйчүүд ар гэрээ авч явдаг. Эмэгтэйчүүдийн толгоон дээр бүх амьдралын үүрэг хариуцлагыг өөрүүлдэг. За мөн эмэгтэй хүнийг одоо ээж хүнийг ээж болсноор ингэж ялалдаг, торон тэгж амьдруулдаг, хайрцагт байлгах гэдэг. Тийм л өнцөг надад айгүй харагддаг. Магадгүй би энэ тал дээр илүү эмзэгэлдэг байх. Яагаад гэвэл өөрөө өргөдлгоос ээж өөрөө бас ингээл
болох гол бүтээгдэхэл зүтгэжсэн хүний хувьд за тэгээд нөхрөөсөө салсан аль эсвэл ингээ ганц бие ээж ямар ч шалтгаанаар ганц бие ээж болсон байж болно шүү дээ. Одоо нөхөр өнгөрсөн. Ер нь аль тэгэл ганц бие эмэгтэй хүн ганц бие ээж хүний хизээч тийм сайнаар хэлж байгааг би бол надтай бол ерөөсөө таарж байгаагүй. Хүүхдүүдийн бонус гэж нэрлээл те усрын эмэгтэй бэлэвсэрсэн өөрийнхөө толгойг залгисан аль эсвэл те яагаад тэр хүн ингээд нас барахад яагаад эмэгтэйнийг буруутгаад байгаа? Эхтэрийг яагаад буруутгаад байгаа? Тэр хүн чинь өөрөө алдсан юм биш шүү дээ. Одоо бусад орнууд Солонгостэй ингээд зарим Европын орнуудад бол гэр бүлийн даатгал гэж байдаг. Одоо нөхөр нь нас барах юм бол тэр одоо life insurance те даатгалыг эхнэр нь авдаг тийм тогтолцоо байдаг. За тийм орнуудад бол яг хаа за заримдаа л байнга нөхрөө алаад байдаг эмэгтэй хүн гэж байгаа. Тэ зарим нэг хатагтай нараас нөхрөө цааш нь харуулцдаг мөнгөний төлөө. За Монголд бол уучлаарай тэр хүнийг цааш нь харууллаа гэд долоох юм байхгүй шүү дээ тий. Бүх муухай нэрийг аваад зүгэл ганцаараа ингээл бүх амьдралаа өөрчилдөөл. Өчи цаашаараа чи камер л харж ярихгүй дээ. Цаашаараа ганцаараа ярина. За тэгэн гол ингээ гадаад орны эмэгтэйчүүд ямар байдаг вэ гэвэл эсэргээр байдаг. Эмэгтэйчүүд хүүхдүүдийнхээ эрхийг маш өндөрт үнэлдэг, маш өндөрт тавьдаг, хамгаалдаг. Тэ манай найз залуу намайг одоо ингээд бич тэ өгийн муухагаар доромжлоо би тэр хүнийг цагдаад өгөх хэрэгтэй байхгүй яагаад гэвэл намайг абьюз хийсэн тэ намайг надад хүчирхийлж үзүүлсэн. Үг үйлдэлээр үгээрээ болон үйлдэлээр хүчирхийлж үзүүлдэг. За санхүүгээр бариул тэр нас хүчирхийлж болдог. За сэтгэл санааны одоо намайг ингээд сэтгэл санааны гутралд оруулах юм ингээд сэтгэл санаагаар даун байх юм бол одоо mental abuse гэж бас байдаг. Тэгэхээр одоо гадаад одоо ингээд гадны орондоо эсэргээрээ байдаг байхгүй юу? Хизээж ганц бие ээж байсны төлөө нийгмээс гадуурхдаггүй айсэл ингээд одоо доош нь хийдэггүй. Ер нь бол ярьдаг, муугаар ярьдаггүй. За харин ч дэмжих тал руугаа зохицуулагдсан байдаг. Тэгээд энэ нь бол надад хамгийн их таалагддаг. Бүр ингээд надад бол ингээд айгүй гоё feel free санагдчихсан. Ингээд айгүй гоё зүгээр л айгүй гоё мэдрэмжийг авч ирсэн. За кофе мафетэрэ ихэрч хоолой чиглэгдээд бас айгүй гоё юм байлээ. Хоолой чиглэг байхаар хов бацхад айгүй зүгээр. За тийм тэгээд гадны оронд одоо ер нь аль хөгжилтэй орны улсууд эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрхийг маш өндөр тавьдаг. Хүнэл хамгийн дээдээр дээдэлдэг. Одоо Австралид ер нь иргэнээ бол амар дээдэлдэг. Иргэний эрх үүрэг маш өндөр тавигддаг. Халамж энтер айгүй өндөртэй. Ажил инээ тэр ер нь ингээд бүх юм ингээд амар гой зохицуулж өгсөн байдаг. Ингээл орон гэргүй хүн байсан ч гэсэндээ тэр хүмүүс ноогдох халамж өндөр те тэр хүмүүс ингээл орон гэргүй байлаа гэд манайх шиг ингээл хогд дээр гарч ирсэн амьдэрдэггүй. Тодорхой хэмжээний халамжтай тэр халамжаа аваад гадаадаас ирж байгаа хүмүүсээс илүү амьдэрдэг орон гэргүй хүмүүс хэрнээсээ тийм боломжийг бүрдүүлж өгсөн байдаг байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй одоо тухайн улсынхаа бодлогоос л хамаарч байгаа юм л та. За тэгээд одоо Монгол төрснөөр баярлах сайн сайхан юмнууд бас зөндөө байна. За гутарж гуних бас зүйлөө зөндөө байдаг. Заста амар сэдвэр амар ярьж байна уу би. Тэгээд одоо надтай санал нийлгч хүн байгаа, санал нийлэхгүй ч хүн байгаа шүү дээ. Надаас шал өөрөөр эсэргээрээ бодож байгаа хүмүүсээс зөндөө байгаа. Та нарын дунд ч гэсэндээ одоо ингээд Монголд байгаа ч юм уу эсвэл ингээд өөр ингээд ганц бие ээжүүдийг шал өөр өнцгөөс боддог хүмүүсээс зөндөө байгаа. Чи одоо гэрээсээ гараад алхах замаа одоо хаашаа явахаа өөрөө сонгож чадах ч гэсэн амьдрал дээр чи өөрийнхөө алхах замыг өөрөө сонгож чадахгүй шүү дээ. Одоо өнгөцгөн харж ерөөсөө дүгнэж одоо ярих л айгүй надад бол айгүй онцгой санагддаг. Одоо нэг хүнийг харах өнцгөөс эхлээд нийгмийн тэр чигээрээ ингээд ганц бие ээжүүдийг дүгнэх ч юм уу альсвал одоо юу гэдэг тэр хүнийг ганц бие ээж байсныхын төлөө нийгмээрээ одоо гадуурхах нь надад бол айгүй эмзэглүүштэй санагддаг. За тэгээд ялангуяа ирчүүд бол ганц бие ээжүүд ганц бие охтууд одоо ингээд зөндөө залуу охтууд ингээд ганц бие ээж болж байна тий. Яг тэгвэл энэ ирчүүдийн хариуцлагагүй байдал байгаа. Ирэх үүргээ ерөөсөө мэдэхгүй байна. Өсвөр насны охтуудад залуу охтуудад энэ талаар боловсрал ерөөсөө байхгүй байна. Яг над чиг ингээл сэтгэгдэлтэй, мэдрэмжтэй амьдарч байгаа ээжүүд бол зөндөө л агаах. Нөхөртэй ч гэсэндээ ганц бие амьдардаг ээжүүд, ганц бие юм шиг амьдардаг ээжүүд зөндөө байгаа штэ.
нөхрөөгөө төлөө бүгдийг хийгээл гэртээ хүүхдүүдэд хараад сууж явах хэвээр. За тэгснийхаа төлөө бас л чичлүүлдэг ажилгүй арчаагүй гэртээ те хүүхдээ харж иж гэрээс сэрүүлчихгүй энийгээ чингэчихгүй тэрийг тэгчихгүй. За тэгээд гараад ажил хийгээд явах юм бол гэртээ тогтдгүй те айл эцэгтэй ээжиж одоо байнга л гадуур явж идэг инээ тэрэгээл өөртөө анхаарал тавихгүй бол навсаасан өөртөө арчаагүй гэн өөртөө анхаарал тавих юм бол айлгүй алцгараг нь ерөөсөө мэдхгүй одоо эмэгтэй хүн яаж амьдрах хэвтэй те яаж амьдрах хэвтэй байгаагаараа баймаар ш те альсэл өөрөө өөртөө таалагдж амьдрмаар ш. Тэгэхэд ер нь аль энэ тал руугаа айгүй баригдмал санагддаг. За ингээд зөндөө юм арчлаа. Тэгээд хүн болгон өөр өөрийн бодолтой. Тэгээд миний зүгээр яг ингээд бодож авдаг сэтгэгдлэл яг юм байна. Тэгэхээр та хэд маань ч гэсэндээ бас санал нийлэх нь нийлэн санал нийлэхгүй нийлэхгүй. Гэтэ ер нь аль үзэл бодлоо чөлөөтэй ингээд илэрхийлэх орчинд бүрдэж байгаад бас айгүй баяртай байдаг. Өөрийнхөө ингээд мэдэрдэг байсан зүйлүүдээ л ингээ хуваалцлаа. Дараагийнхаа кофе таараагаар би одоо энэ уруулын филлер те ботокс энэ тухай ер нь ямар юм байдгийг яагаад хүмүүс ингээ хэрэглээд идэв. Яагаад ингээд зарим хүмүүс бүр ингээ амар харагдаад идэв гэдэг талаар ярэ. Айгуу сонирхолтой юм байлээ. Тэгээд тэр видеогоороо эргээд уулзлаа. Бай бай. Амар ярьч үү?